Дараагийн мэдээлэл танилцуулъя. Португал улсад сонгуул явагдаж байгаа. За үүнтэй холбогдуулан бас судалгаа хийсэн байна. За Португалийн залуу эрэгтэйчүүд илүү одоо хит барууны үзэл баримталтай нам болон улс төрчид саналаа өгөх магадaltaй байгааг судалгаагаар тогтоосон байна. За өөрөөр хэлбэл залуу эмэгтэйчүүдтэй харьцуулахад залуу эрэгтэйчүүд ийм одоо үзэл баримталтай нам улс төрийн хүчинд санал өгөх нь 5 дахин илүү байгааг судалгаагаар тогтоосон байна. За Португалийн энэ одоо судалгааг бол Европын бодлогын төвөөс гаргасан ийм тайланд бол танилцуулсан юм байна. За сүүлийн үед бол Европод энэ хүүсийн ялгаанаас шалтгаалаад хүмүүсийн санал өгөх байдалд үзүүлж байгаа нөлөөлөл нь ихээхэн өндөр одоо ялгаатай болох нь бол харагдаж байгаа. За эрэгтэйчүүд бол хит барууны үзэл баримтлалыг сонгох магадaltaй байдаг бол эмэгтэйчүүд твшилтэд үзэл буюу либерал одоо ийм үзлийг сонгох нь түгээмэл байгааг судалгаанаас харсан байна. За Европын залуучуудын дунд бол энэ хит барууны үзэлтэй нам улс төрийн хүчин санал өгөх нь эрэгтэйчүүдийн дунд түгээмэл байна. За ялангуяа нэг эмэгтэй өгч байгаа санал нь бол эрэгтэй 4.9 хүний өгч байгаа саналтай тэмцэж байна гэсэн ийм судалгаа гаргасан байна. За энэ үзүүлэлтээр Португал улс нь Европын холбоон дотроо 2 дугаар байранд хамгийн өндөр үзүүлэлтээр орж байгаа юм байна. За үүний урд бол Хорват улс. Өөрөөр хэлбэл Хорватын 6 эрэгтэй бол хит барууны үзэлтэй намыг сонгодог ийм жишг байгааг судалгаагаар тогтоосон болвол за үүний дараагаар нь бол Испанд 4.6, Данд 4.4, Финланд 4.2 гих мэтчлэн үзүүлэлтүүд гарсан юм байна. За энэ одоо судалгаа хийхдээ 2024 онд Европын холбооны хүрээнд болсон сонгуулийн үр дүнд суурлаж бол тухайн дүгнэлтийг гаргасан юм байна. За ингээд илүү одоо энэ залуучуудын хоорондын санал өгөх зан үйл, зам байдлыг нь бол судалгаа хийхдээ бол энэ шалтгаан нь илүү эдийн засгийн шалтгаантай холбоотой гэж судлаачид үзэж байгаа юм байна. За яагаад вэ гэх юм бол залуу эрэгтэйчүүдийн дунд одоогоор феминист одоо үзлийн эсрэг үзэл бол ихээхэн нэмэгдэж байгаа. Энэ нь бол феминизм хит их байгаад үзүүлж байгаа хариу үйлдэлээс гадна ялангуяа одоо эрэгтэйчүүд тэр дундаа эрэгтэйд сургууль төгсөөгүй залуу эрэгтэйчүүдийн дунд бол энэ ажлын байр олдохгүй байгаа явдал бол тэдний санал өгөх байдалд бол ихээхэн нөлөөлж байгааг судлаачид мэдэгдэж байна. За 24-өөс доош насны эрэгтэйчүүдийн дунд ажлын байр олох боломж нь бол буурч байгаа бол харин эсвэргээр эмэгтэйчүүд бол ажил хөдөлмөр эрхлэх боломж нь улам бүр нэмэгдэж байгаа. За үүнээс болоод эрэгтэйчүүдийн дунд одоо нийгэмд бухимдах бухимдал нэмэгдэж байгаа. Энэ нь бол тэдний гендрийн эсрэг дунд бол гендрийн тэгш байдлын эсрэг үзэл нэмэгдэхэд нөлөөлж байгаа. За нөгөөтэйгүр тэдний санал өгөх хэв маягт нь бол бас нөлөөлж байгаа. За энэ нь бол ардчлалыг эргээд бас ухралтанд орох гол шалтгаан болж байна. За өөрөөр хэлбэл Европын одоо томоохон ардчилсан орнуудад хит барууны үзлийг дэмжигч намууд улс төрийн одоо давцанд гарах болсон гол шалтгаан нь бол эрэгтэй одоо сонгогчдын зам байдалтай холбоотой гэдгийг судалгаагаар тогтоосон байна. За энэ нь бол Португалд хийсэн судалгааны үр дүнгээс харагдаж байгаа юм байна.